За сайн байцгаана уу? Даваас шимнэ. За өнгөрсөн 7 хоногийн 4-р 5-р хагас өдрүүд бид хоёр шатрын тэмцээн ороод тун завгүй байлаа. Бүгдийнхээ амралтаар үр бүтээлтэй сайхан өнгөрөөлөө. Тэгээд Сүг компаниуд зохион байгуулсан, жил бүр зохион байгуулдаг юм Монголын хамгийн өндөр шагналын сантай өсвөрийн шатарчдын тэмцээн жил болгон болдсон байна. Энд бид хоёр энэ жил анх удаа оролцож үзлээ. Нийт 600 гаруй хүүхэд 3 өдрийн турш өрсөлдөөд маш сонирхолтой өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. За зохион байгуулалтын хувьд бол ярих амгүй маш сайн байлаа. Хүүхдүүд маань 9 өрөг 3 өдөр тоглосон. Миний хүү бол 4 хожоод 5 хожигдсан. Тэгээд ямар ч байсан анхны том тэмцээндээ ороход маш их туршлага хөрөнгөлүүлээд гарч илээ, ялагдаж үзлээ, яалж үзлээ ингээд тэр яваад ирсэн. Тэгээд дараагийн жилүүддээ тэмцээндээ өшөө илүү бэлдээд ороод тасгалтгүй бэлтгэлээ хангаад явна гэж бодож байна. Ингээд дараагийнхаа бичлэгээр та бүхэнтэй хэрмээ мэдээллээ. Оруулах болгон төр баяртай баярлаа.